Автоаяллын зөвлөгөө дугаар 8. Оффроуд буюу Барта замын аяллаас болгоомжил. Ийм аялал руу орсон хүнд гарах зам, гарц хаалга байхгүй. Барта замд аялах цас өндөр уулан давир хоёр адилхан гэдэг. Гагцхүү бэлтгэл хэрэгтэй. Бэлтгэлгүй бол аялал биш, эрсдэл юм шүү дээ. Байгалыг харагдаж, тэрнтэй эвцэлдэн зорьсон газараа хүрч, байгалийн сайхныг биширч явахын сайхныг айхтар хүмүүс л мэднэ дээ. Энэ зүүн танд ч ийм бодол байгаа бол заавал явахыг зөвлөе. Та яаж игээ давах учраас айх хэрэггүй. Таны үдсэн бүхэн харсан болгон хөдөлгөөн бүр чинь мэдлэг болно. Харин аялалд яаж бэлдэх вэ гэдэг бас нэг өөр асуудал шүү. Хизээч баталгаагүй хямд бараа битгий яв. Хямдхан Либеотог анхны машин татах үедээ утаа саагаад нам гацж хог болно. Бараануудыг дарааллын дагуу авах хэрэгтэй. Уучин шинэ нь хамаагүй хов хоосон жип авлаа гэхэд туршлагатай аялагч ямар тоноглол эхэлж тавиулах вэ? Тэд дуу нэгтэйгээр сноркл тавиулахад эхний мөнгөө зарлагдана гэдгийг нэлээ. За тэгээд Барта замын эдлгээ даах даацаатай дугуй чанартай амортизаторгүй бол явган явнаа л гэсэн үг. Гурав дахь нь зарим барааг найзууд дундаа авч болно. Татлага чирэгч, шавраас гаргагч хавтан, вагон дамкрат, дугуй хийлэгч компрессор, чийдэн, гарын станц, хөргөгч, сандал суудал, майхан гэд нэрлээд зөндөө. Дөрөвт нь явах хугацаа, очих газар, аяллаа зорилго, хамтрагчдыг заавал тодорхой болгох хэрэгтэй. Эцэст нь аялагчдын биеийн байдал өөр болохоор тэр бүгдийг сайтар тооцоолж, эмийн сангаа дүүргээрэй. Газрын зураг GPS-ээ мартав. Сүүлд нь хэлэхэд оффроуд буюу Барта замын аяллаас болгоомжил. Автоаяллын зөвлөгөө дугаар 8. Оффроуд буюу Барта замын аяллаас болгоомжил.